Зөвштэй Эгэл Лизийн Интернет мэдээллийн шоу хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Бид та бүхэнд эхний мэдээллийг танилцуулъя. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдөр үндэсний дуу буужийн эрдмийн чуулган уран бүтээлчид оройн дээр түүхэн дуурийг тавихаар төлөвлөж байсан боловч уран бүтээлчдийн тайз дэлгэцийн санхүүжилт зогсны үүднээс үзэгчдэд хүрэх байсан тоглолтын тоо бол хойшлогдсон байна. Гэхдээ уран бүтээлчид бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд эх хонд дуурийг дахин тайзнаа тавихаар төлөвлөж байгаа юм байна. Тус бүтээлийг ардын уран зохиолч Соёлын гавьяа цэцгэлтэн Бадарч, төрийн соёр хоолт Соёлын гавьяа цэцгэлтэн Төрбат нарын цомнолоор тайзнаа тавьж байгаа юм. Оройн дээд үндэсний түүхэн дөөр нь 3 бүлэг 7 үзэгдэл бүхий бүтээл бөгөөд өмнө нь тавигдж байсан дуулал жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурлаг шин чанартай юм. Оройн дээд маань нийт 6-7 бүлгээс бүрдэж байгаа. Тэгээд үндэсний дуу буужийн эрдмийн чуулган маань 60 жилийн түүхэнтэй анх удаа үндэсний дуур гэдэг бүтээлийг одоо шинээр анх удаа тавьж байна. Энэ уран бүтээлч дууч ялангуяа дуучдаас бол нэлээд ур чадвар шаардсан бүтээл болж байна. Дуулалтын бол үндэсний одоо уртын дууны шуранхай аялга орсон юм ари орж байна. Тэгээ дуулалтын хувьд дуучдаас бол нэлээд дуулалт шаардсан, жүжиглэл шаардсан, тайзан дээр нэлээд их хөдөлгөөнтэй, тийм их ур чадвар шаардсан том бүтээл болж байгаа. 29 бол одоо яг бидний тоглох гээд байгаа дүүрэн маань. За 11 оны хувьсгалын одоо болсон өдөр монголчууд эрх чөлөөгөө олж авсан өдөр. За энэ өдөр тавья гэж бид бас зорьсон. Тэгээд одоо улс орны маань эдийн засаг ямар байгаа вэ те? Тэгээд бас энэ одоо санхүүжилт гэх юм уу те ийм асуудлаас болоод өнөөдөр бас 29-нд бид нэр хараахан бас тоглож амжихааргүй болчлоо. Тэгээ энэ бол яг уран бүтээлчдээс юм уу уран бүтээл талаасаа сэвэр шалтгаалж байгаа асуудал бас биш. Бас тэгэхээр энэ одоо эдийн засаг маань ямар байна? Засгийн газар маань юу болов? Яам маань алгууллаа ингээд бас нэг янз янзын ийм асуудлууд гараад бид нэр өнөөдөр бас энийг 29-нд гэхдээ 29-нд бол бид нэр тоглоно. Тоглохдоо бол яг одоо яг нээлт биш. Ямар ч байсан бүх хийсэн юм а бүгдээр нэг хараад одоо уран сайхны зөвлөлдөө дотоод хяналтал гэсэн үг л дээ. Тий. Ийм тоглолтыг бол 29-нд ямар ч байсан бидний хувьд энэ нэгэн зорьсон 29 гэдэг өдрийг бид нэр сонгож байсан учраас энэ өдрөө ямар ч байсан нэг тоглоно. Энэхүү бүтээлд үндэсний дуу буужийн эрдмийн чуулгын ардын жүжигчин Хүлмэрийн Баатар, Зууны манлай уртын дууш Нор Банздын нэрэмжит дуу анги, үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжигдэглээж төрийн шагнал, ардын бүжигчин Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцож байна. Харин оройн дээд үндэсний түүхэн дүүрийн ерөнхий найрлагчаар Гамболд, хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч Бэрва, удирдаачаар Буян Баатар, хормейстер Буян Орших, бүжигдэглээж соёлын төрөний ажилтан Хашгүй нар ажиллаж байгаа юм байна. Уран бүтээлчид бүтээлээ эх 2015 онд сар шинийн өмнөхөн тайзнаа тавихаар төлөвлөжээ. 1911 оны хувьсгалын тухай гарч байгаа энд. Тэгэхээр монголчууд 300 орчим жилийн дараа одоо богд хаант Монгол улсыг одоо байгуулж те эрх чөлөө тусгаар тогтнолоо олж авч байсан. Энэ том түүхийг бид бас өнөөдөр сануулъя, харуулъя гэж бодож байгаа. Тэгэхээр хүмүүс 1921 оныг бол ардын хувьсгал Сүхбаатар гэдэг Жанжин гэд мэддэг. 1911 оны хувьсгалыг бол за бидний үед бидний дээдлийн хүмүүс бол ерөнхийдөө эрх чөлөөний нэг ёсны за тийм жижиг хөдөлгөөн байсан гэсэн маягаар одоо түүхээс гарч үтсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр эргээд бид энэ цаг үед түүхээ харахад энэ бол их Монгол улс за тэр тусмаа хаан засгийг одоо дахин байгуулсан тийм ийм одоо их тийм том тодруун үлдэхээр ийм сайхан түүх байдаг. Тэгээд энэ түүхийг бас бид нэр хүмүүст бас уран бүтээлээрээ хүргье гэсэн ийм сайхан зорилготой тэгээд ажиллаж байна.
Монголын уран бүтээлч дэлхийн өнцөг болон бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. За тэгвэл Pop Acapella урсгалаар уран бүтээлээ төрүүлдэг S4 хамтлагийн Бээжингийн төв телевиз бодлого BTV телевизээс зохион байгуулдаг UCAN нэртэй олон улсын дууштай тэмцээнд оролцож 10 шүүгчдээс хамгийн өндөр үнэлэмжийг аваад байна. За тэд Beatbox Bachka-тай хамтран тэмцээний 10 шүүгчдээс хамгийн өндөр оног авсан төдийгүй үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг номер гэсэн хэмээн үнэлэгдээд байна. Бээжин хотын төв телевиз BTV-гээс зохион байгуулдаг UCAN нэртэй олон улсын тэмцээн нь жил бүр зохион байгуулагдаж шилдэг хамтлаг дуушдыг шалгаруулдаг байна. Тус тэмцээнд энэ жил Америк, Орос, Аргентин зэрэг олон орны уран бүтээлчид оролцжээ. S4 хамтлагийн хувьд энэ сарын 22-нд оролцож үзэгчид болон шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч шалгаруулсандаа тэнцсэн байна. Тэмцээнд хятад дуу дууснаас гадна өөрсдийн уран бүтээлээсээ дуулж сонирхолжээ. Харин UCAN олон улсын дуучдын тэмцээний сүүлийн шалгаруулалт эх оны 1-р сард юм байна. S4 хамтлагийн хувьд өнгөрсөн сард өвөр Монгол болон Хятадд алдартай эргүүний хамтлагийн урилгаар Хүүх хотын спортын ордон тусан тоглолтод оролцоод ирсэн. Харин ирсэн даруйдаа UCAN тэмцээнд оролцохоор Бээжин хотыг зорьсон байна. Мөн энэ сарын 26-нд Хүүх хотын Улаан театрт 2001 оноос хойш уран бүтээлийн туурж байгаа эргүүний хамтлагийн тоглолт дахин болох бөгөөд S4 хамтлагийн мөн оролцох юм байна. Тэд хамтарсан бэлтгэлээ эхлүүлсэн байна. S4 хамтлаг Монгол Улсын соёлын дэргэний ажилтан хөгжмийн зохиолч Чимбатын One Music Production харайлагддаг бөгөөд хамгийн сүүлд Нарвин Ваг дуугаа гаргасан юм. Мөн энэ жил үзэгчдийн хэд хэдэн cover уран бүтээлээсээ үргэлж байгаамаа. Хөтөлбөртөө хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Одоо харин та бүхэнд гадаадын урлаг соёл ертөнцийн мэдээллээс танилцуулъя. За олон 7 хоногийн туршид box office онцгийн өөрчлөлт гарахгүй байсан. Харин өнгөрсөн 7 хоногт нийлээд хэдэн кино бүтээл нээлттэй хийж box office баггүй өөрчлөлт орсон бол за энэ 7 хоног бол box office бүхэлдээ өөрчлөлт гарсан байна. Ингээд үзэгч та бүхэнд энэ 7 хоногийн box office-ыг тэргүүлж байгаа 5 кино бүтээлийг танилцуулъя. Зохиолч Susan Collins-ийн Үсгэлэн тоглоом нэрээр романоос сэдвлэн бүтээсэн Үсгэлэн тоглоом Mockingjay 1-р хэсэг кино нээлттэй хийсэн эхний 7 хоногт $123 сая ашиг орлогыг олж энэ жилийн бокс офисын хамгийн шилдэг кино болсон мэлээ. Харин энэ 7 хоногт $7.8 сая ашиг олж бокс офисын 5-р байранд оржээ. Lionsgate компани бүтээл Mockingjay киног Francis Lawrence найруулсан бөгөөд 123 минут үргэлжлэх энэхүү киноны гол дүрүүдийг Jennifer Lawrence, Josh Hutcherson, Liam Hemsworth нар бүтээсэн байна. Киноны үйл явдлын талаар товч дурдвал тоглоомын дүрмийг тэр чигээр нүүрчилсний дараагаар Katniss Everdeen 13 дугаар дүрт байна. Ерөнхийлөгч Colin удирдлагын түүний үнэн шийдэн нөхөд нийлж Katniss-ийн хамт тэмцлийг үргэлжлэх юм. Ингэснээр тэр өөрийн хайртай ард түмэн болон Питаг аврах ажлыг эхлүүлэх юм байна. So let's just see who's more effective at killing. Харин өнгөрсөн 7 хоногт бокс офисын тэргуун баримтж жигсэж байсан Exodus Gods and Kings буюу Бурхад ба хаад кино $8.1 сая ашиг орлогоороо энэ 7 хоногт 4-р байрлал ухарлаа. Библиэс хэдүүлэн бүтээсэн баатарлаг түүхэн сэдвт энэхүү киног Ridley Scott найруулж кино зохиолыг Adam Cooper, Bill College, Jeffrey Kane болон Steven Zaillian нар хамтран бичжээ. Гол дүрүүдэд Kristen Bell, Joel Edgerton, John Turturro, Aaron Paul болон Ben Mendelsohn нар тоглосон байна. 150 минут үргэлжлэх энэхүү адлын явдал түүхэн сэдвтэй кино $140 сая бүтсэн бөгөөд кинонд еврейчүүдийн удирдагч Мосес, Египтийн Фараоны Рамсес угсаа залгамжлагчдын эсрэг босч Египтээс зүхтах их нүүдэлд 600 мянган боолыг оруулсан аимшиг төглийн тахлыг авчирна. Киног найруулагч Скоттын дүү 2012 онд амиа хорлоноос орсон найруулагч Тони Скоттын биеийн дурсгал зориулсан бүтээжээ. Why are you running? Gets me places quicker. Sony Pictures кино компани бүтээл Any Musical $16.3 сая ашигтайгаар 3-р байранд оржээ. Кино зохиолыг Bill Clark, Alan Brosh McKinnon нар бичиж, Bill Clark-ийн найруулсан энэхүү хөгжим тэнэдмийн киноны гол дүрүүдийг Quvenzhané Wallis, Cameron Diaz, Jamie Foxx нар бүтээжээ.
118 минут үргэлжлэх энэхүү кино 65 сая $50 бүтсэн бөгөөд 12 дугаар сарын 19-нд нээлттэй хийсэн байна. Киног 1924 онд зохиолч Harold Green бичсэн. Бяцхан өнчийн охин Энни нэртэй зохиолоо сэдвүүлэн бүтээжээ. Кинонд өргөж авсан ээжтэйгээ амьдардаг нэгэн охин бизнесийн толгой баян хотын даргад нэр дэвшиж байгаа Will Clark хэмээх эрхмийн компанид ажиллаж орсноор түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх сонирхолтой төвхийг харуулах нэ. Never been in the air before. I threw up on the swings once. Made you something. That's me. And that's you. And he has one night. These guys depend on me. To save them all. Everything might stop and it may never come back. Харин мөсөд өнгөрөөсөн шөнө киноны 3 дугаар анги Secret of the Tomb буюу Бунхны нус нэртэй кино $17.3 сая ашиг орлогыг авчирч бокс офисын 20 дугаар байранд жигсэн байна. Гол дүрүүдэд алдарч жүжигчин Робин Уильямс, Dan Stevens, Ben Stiller нар тоглосон адал явдалд уран зөгнөл инэдмийн төрлийн энэхүү киног Sean Levy найруулж кино зохиолыг David Gilmour, Mike Handelman нар бичжээ. 21 Labs Entertainment 20 дугаар зуун Fox кино компани бүтээл Бунхны нууц кино 12 дугаар сарын 19-нд нээлттэй хийсэн бөгөөд $127 сая бүтсэн байна. Киноны үйл явдлыг товч дурдвал Ларри дэлхийг тойрох болно. Тэрээр бусад газруудад байгаа гайхамшигт баатар түүхэн хүмүүсийг цуглуулan өөртөө эсвэлнэ. Тэд хамтран устгаж үгөө болгох шахсан ид шидийг аврахыг хичээх юм а. Theodore Roosevelt, President of the United States. I have no idea what that means. We shall all be dead by sunrise, never to breathe life again. Huns don't hyperventilate. This is the last round up! I'm both disgusted. And this was the last move in a master plan. A plan long in the making. Хоббит цувралын сүүлчийн ангид Battle of the Five Armies буюу 5 армийн тулаан нэртэй кино $56.2 сая ашиг болж энэ 7 хоногийн бокс офисын тэргуун баримт жагслаа. Адал явдалд уран зөгнөлд энэхүү киноны зохиолыг Fran Walsh, Cliff Boynes, J.R.R. Tolkien нар бичиж, Academy Awards-ын шигнэлт нэрт найруулагч Peter Jackson найруулжээ. New Line Cinema Warner Bros компани бүтээл 5 армийн тулаан киноны гол дүрүүдэд Luke Evans, Benedict Cumberbatch, Evangeline Lilly, Lee Pace нар тоглосон байна. Кинонд аимшигт хэрцмийн эсмагчууд хаант улсын алт эрдэнэсийг булан эзэлж, ойрхон орнуудыг үндсэн товрог болгосноор Bilbo болон түүний нөхөд дайнд хүчээр татдаг байна. 144 минут үргэлжлэх энэхүү кино $250 сая бүтсэн бөгөөд энэ сарын 17-нд албан ёсоор нээлттэй хийсэн билээ. Apple Corporation рублийн ханш докторгүй байгаагаас үүдэн Оросын албаны улс дахь онлайн дэлгүүрийн үйл ажиллагааг төр хугацаагаар зогсоогоод байсан. За тэгвэл тус компани 6 хоног завсарласны эцэст Оросын албаны улс дахь онлайн дэлгүүрийн үйл ажиллагааг эргэн явуулж эхэллээ. Оросын рублийн ханш шилбэлцэл ихтэй байгаагаас шалтгаалan iPhone болон iPad үйлдвэрлэгч Apple Corporation бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоож нэг түвшинд барихад хүндрэл үүсээд байсан билээ. Үүнтэй холбоотойгоор тус компани зүгээс энэ сарын 16-наас эхлэн Оросын албаны улсын хэмжээнд онлайн худалдаа хийхээ төр зогсоогоод байсан ч өнгөрсөн даваа гараг дахин ажиллаж эхэллээ. Ингэхдээ Оросын албаны улсад худалдаалагдж байгаа iPhone ухаалаг утасныхаа үнийг нэмж шинэ үн тогтоосон байна. 16 GB-ийн iPhone 6 ухаалаг гар утас нь 53990 рублээр буюу одоогийн ханшаар $971 худалдаа нь гарахаар болсон бол 7 хоногийн өмнө $39,900 рубль буюу $719 зарагдаж байжээ. Харин 128 GB-ийн iPhone 6-гийн үн $52,900 рубль буюу $953-оос $6,990 рубль буюу $1,259 болон нэмэгдсэн байна. Үүнээс өмнө Apple өнгөрсөн 11-р сарын сүүлээр мөн адил Оросын албаны улс дахь онлайн худалдаагаа төр зогсон бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж байсан билээ. Apple Corporation рублийн хэлбэлцлийн эсрэг iPhone 6 ухаалаг утасныхаа үнийг 25% орчим хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авч байсан. Онлайн худалдааг төр зогсоох тухай энэ мэдээллийн дараа тус компани хувьцаа нэгээс илүү хувиар буурсан юм а. Оросын албаны улсад өнгөрсөн 11-р сар хүртэл iPhone ухаалаг гар утасны үн Европын орнууд дундаас хамгийн бага байсан билээ. Тус корпорац өнгөрсөн жил Оросын албаны улсад iPhone худалдаанаас $1 тэрбум ашиг болсон бол өнгөрсөн 1-р сард 1.9 тэрбум болж нэмэгджээ. Оросын албаны улсад өнгөрсөн 2013 онд 153.4 сая iPhone ухаалаг утас зарагдсан гэх мэдээлэл байна. Рублийн ханш огцон мунаж байгаагийн эсрэг Оросын албаны улсын төв банк бодлогын хүүгээ 17% болгон нэмэгдүүлээд байгаа лээ. Түүнчлэн Оросын рублийн ханш өнгөрсөн 1-р сараас хойш 60 орчим хувиар унаад байгаа юм а.
Би хөтлөгч Бэлгүүн та бүхэнд гадаадын урлаг соёл ертөнцийн мэдээлэлээс танилцуулсаар байна. За нэрт туучин Taylor Swift-ийн 1989 цомог 6 дахь 7 хоногт Billboard-ын шилдэг 200 хэрэгүүлж байна. За түүнчлэн мөн рэпер Nicki Minaj-ийн шинэ гарсан цомог шилдэг 10-т багтах төлөвтэй байна. Country туучин Taylor Swift-ийн 5 дахь уран бүтээл болох 1989 нэртэй шинэ цомог Billboard-ын шилдэг 200 нууны жагсаалтыг хэрэгүүлсэн хэвээр 6-7 хоног өнгөрлөө. Өнгөрсөн 7 хоногийн дотор цомог 340 мянган хувиар борлогджээ. Энэхүү цомог худалдаа нь гарсан эхний өдрөө 600 мянган ширхэг. Эхний 7 хоногийн хугацаанд 1.3 сая орчим ширхэг борлогдож, өнгөрсөн 12 жил байгаагүй хамгийн өндөр борлоготой цомгоор тодорсон юм а. 18 наснда анх Грэммид нэр дэвшиж байсан дуучин бүсгүй 3 жилийн дотор 6 Грэмми, 10 удаагийн American Music Awards, 7 удаагийн Country Music Awards-ын эзэн болсон билээ. 2006 онд өөрийн Taylor Swift нэртэй дебют цомог гаргасан нь гайхалтай амжилт үзүүлэн Billboard-ийн Hot Country альбом жагсаалтыг 8-7 хоногийн турш тэргүүлж Billboard-ийн шилдэг 200 нууны 5 дугаар байранд орж ирсэн юм а. Харин дуучин 2008 оны 11 сарын 11-нд 2 дахь Fearless цомгоо гаргасан нь худалдаа нь гарсан эхний 7 хоногтоо 500 мянга гаруй борлогдож Billboard-ийн шилдэг 200 нууны жагсаалтыг тэргүүлсэн country стилээр дуулдаг эмэгтэй уран бүтээлчдээс анх удаа хамгийн том амжилт үзүүлсэн байна. Энэхүү цомогт багтсан их дуун хит болсон билээ. Жишээ нь Change дуун 2008 оны Олимпийн наадамд Америкийн багийнхныг дэмжигч уран бүтээлүүдийн нэг болсон бол Love Story дуун country стилийн хамгийн их таалагдсан дуу болжээ. Шинэ цомгоос гадна Taylor Swift-ийн өнгөрсөн 8 дугаар сард гаргасан Shake It Off дуун нэгэн амжилт үзүүлсэн юм а. Бусдууд YouTube сайтаар 231 сая хүн үзэж 2014 оны хамгийн их үзсэн 100 нууны жагсаалтыг тэргүүлсэн билээ. People's Gold Taylor Swift энэ жил 200 сая $1 амжилт болсон хэмээн мэдээлсэн байна. Тарагада эглэлтийн интернет мэдээллийн шок хөтөлбөрийг үзэж байна. Дараагийн мэдээллийг танилцуулъя. 29 настай дэлхийн хөл бөмбөгийн од Кристиано Роналдогийн хөшөөг түүний төрөлх хотод нь босгосон байна. Тэрээр энэ сарын 21-нд хөшөөнийхөө нээлтэнд гэр бүлийн хамт оролцсон байна. Дэлхийн шилдэг хөл бөмбөгчин Кристиано Роналдогийн хүрэл хөшөө түүний төрсөн нутаг Мадейра арлын Фуншил хотноос сүндэрлээ. Хөшөөний нээлтэнд Роналдо гэр бүлийнхнийхээ хамт оролцсон бөгөөд Фуншил хотын захиргаанаас бүс нутгийн төлөө хийсэн бүтээсэн зүйлийг нэмэлж түүнд Португалийн ерөнхийлөгчийн нэрэмжтэй додон медалийг гардуулсан байна. Мороккод болсон дэлхийн аваргын шударгын тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа тэрээр энэхүү арга хэмжээнд оролцохоор өнгөрсөн юм гарагт Мадейрад иржээ. Хөшөөний нээлтэнд Роналдогийн олон зуун Мадейрагийн шүтэн бишрэгчд нь ирж оролцсон байна. Роналдо: "Миний хувьд энэ шагнал маш их үнцэнтэй. Баярлаж байгаа сэтгэлээ үгээр илэрхийлэхэд хэцүү байна. Энэ бол миний амьдралын онцгой нэг өдөр болж байна. Надад энэ бүхэн цаашид улам урам зоригтой тоглоход дэм болж өгнө. Энэ мөчийг гэр бүл болон Мадейрагийн ард иргэдтэй хуваалцах үнэхээр сайхан байна. Та бүхний халуун дулаан хүлээн авалтанд баярлалаа." Дэлхийн шилдэг хөл бөмбөгчин Кристиано Роналдо 1985 оны 2 дугаар сарын 5-нд Португалийн Мадейра арлын Фуншил хотод төрсөн юм а. Түүний 2.5 метрийн өндөртэй 800 гаруй килограмм жинтэй CR7 хүрэл хөшөөг Португалийн уран баримлж Рикардо Баласо уралсан бөгөөд чөлөөт зохилт хийх үеэрээ хийдэг Роналдогийн зогсолтыг дуурайлан хийсэн байна. Гэвч Роналдогийн хөшөөг хөл бөмбөгийн одтой адилгүй байна хэмээн олон шүтэн бишрэгчд нь шүмжилжээ. Дашрамж сонирхуулахад энэ арал дээр Роналдогийн мүсэж бас ажилладаг юм байна. Reality show-ны од Kim Kardashian болон түүний нөхөр Kanye West нар Францын алдарт Balmain брэндийн эрэгтэй хусны зар сурчлаганд оролцсон байна. За энэхүү зар сурчлагын зураг өчигдрөөс эхлэн албан ёсоор цацагдсан бөгөөд захим ертөнцид шууган тариад байна. Ингээд үзэгч та бүхэнд энэхүү мэдээллийн дэлгэрэнгүй хүргье. Загварын анхны хосууд болсон Kim Kardashian Kanye West нар Францын алдарт Balmain брэндийн 2015 оны хавар зууны эрэгтэй хувцсыг сурчилжээ. Энэхүү нүд булаам сурчлагын шин зургуудыг өнгөрсөн даваа гарагт олон нийтэд илгэсэн байна. Гэрэл зурагчин Мария Сорантьяныгийн авсан The Balmain Love сурчлагын эхний зурган дээр Kanye West брэндийн хавар зууны коллекцийн тансаг хар хурмыг өмссөн бол Kim Kardashian хар судалтай даашинд өмссөн байжээ. Кимийн зурган дээр Парисын загварын 7 хоногийн үеэр Balmain-ийн шоунд оролцсон загвар өмсөгч өөрийн төрсөн дуу Kendall Jenner-тэйгээ үнэхээр адилхан гарчээ. Balmain брэндийн бүтээлч захирал Oliver Roosting сурчлагын талаар мэдээлэл хийсэн байна.
Тэрээр хосуудыг яагаад чухам сурчлагын тоглуулахаар сонгосон тухайгаа ярихдаа эрэгтэй хувцсны энэ сурчлагаанд би хайр дурлалын турган агшныг харуулгыг зорьсон юм а. Ким Кардашин, Kanye West хоёр миний энэ санааг гайхалтай харуулж чадсан. Тэднийг Балманы сурчлагаанд тоглуулсан нь хүндэтгэлтэй хэрэг. Хосууд хамтдаа хайр дурлал, гоо үзэсгэлэн, өвөрмц шинжийг үнэхээр чадварлагаар илэрхийлсэн. Энэ нь зөвхөн хувцас сурчилсан гэхээсээ илүү хайр дурлал, нөхөрлөлийг тодтогсон гэж хэлж болно. Энэ бол Балманы хувьд шинэ баримтлал юм гэжээ. Алдартай хосууд Францын энэхүү брендинг, бүтээлч захирал Оливер Рустингтэй сайн найзууд бөгөөд удаах хугацааны туршид брендийг сонгоо хэрэглэсээр иржээ. Reality show-ны 34 настай Ким Кардашин болон түүний 37 настай рэпер нөхөр Балманы загварын коллекцээс хэд хэдэн удаа сонголтоо хийж байсан юм а. Ким өнгөрсөн 5 дугаар сард гэхэд Парис хийсэн хурмын өмнөх ганц бие бүсгүйчүүдийн үйлчлэгээс гадна Флоренцтэй хурмын хүлээн авалтандаач Балманы хувцсыг сонгон өмсөж байжээ. Түүний бяцхан охин North Face хүртэл энэхүү брендийн загвараар гангардаг байна. Түүнчлэн бид бүгдийн мэдхээр Kanye West загварын ертөнцид аль хэдийнэ хүл тавьсан билээ. Тэрээр Nike-тай хамтран өөрийн загварыг зохион бүтээсэн гутлаа гаргаснаар тун удалгүй өөрийн гэсэн гутлын брэндтэй болж 2009 оны Paris-ийн загварын 7 хоногт танилцуулж байсан юм а. Хөтөлбөртэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Үгээр бидний бэлтгэсэн мэдээлэл өндөрлөж байна. Маргааш шинэ мэдээлэлтэй иргэн уулзцгаая. Баяртай үзэгчтэй.